Хөөе. Бургер Монголоос гаралтай гэдгийг та мэдэх үү? Хэр үнэмшилтэй сонсогдож байна. За, сайн байцгаана уу? Би Батинх байна. За, иргэн уулзж байгаадаа тун таатай байна. За, бургер бол үнэхээр Америкийн соёлын нэг томоохон хэсэг. За, тэгээд Монголоос гаралтай гэдгийг нь бол би хаанаас олж мэдсэн бэ гэхээр 2009 онд үлээ 2010 онд ч үлээ Чикагод Чингис хааны музей ирсэн. За тэр болохоор Field музей тавигдсан. За тухайн үед би бас гэр бүлээрээ найзуудаараа очиж үзчихсэн. Мэдээж эрэг Монгол учраас. За тэгээд хамгийн сүүлд яг гарах музей тэр бүх үзүүлэнгийн үзээд яг гарах алдад нэг хэсэг зөвлө тавигдсан байсан да. Тэр дотор нь юу байсан гэхээр за тухайн одоо монголчуудын одоо дэлхийд үлдээсэн одоо тийм юунууд гэх юм да. Одоо санаачилсан анх монголчуудаас үүссэн тэр одоо болтол хэрэглэгдэж байж идэг тэр зүйлүүдийг тавьсан байсан. За тэрэнд нь юу гэхээр өмд ч юм уу эсвэл одоо пост офисын одоо хамгийн анхны гарал үүслийг монголчууд тавьсан гэдэг одоо нэг өртөөгийн талаар ярьсан байсан. За тэгээд нэг зүйл миний анхаарлыг татсан тэр нь юу гэхээр бургер тавьсан байсан. Тэгээд би энэ ямар сонин юу юм бэ гэж харсан чинь бургер бол Монголоос үүсэлтэй гэд нэг тийм жижиг үзүүлэн шиг юм тавьсан байсан. Тэгээд тэр бол их сонирхолтой санагдчихсэн. Тэгээд саяхан би бас нэг Америк одоо энэ бургер historian гэд бургер судлаач нэг нөхөр бас анхны бургерийн түүхийн талаар дурдчихсэн. Яг тэрэн дээр болохоор бас яг адилхан зүйл ярьжсэн. Тэрэн дээр нь юу гэхээр одоо Монгол цэргүүд имэйлэнд ороо одоо матн гэж хэлж байгаа. Тэр нь болохоор хоньны мах хийгээд урт хугацааны турш одоо явхад тухайн мах нь их зөөлөн болж болдог. Тэгээд тэрийг шарж болгож иддэг байсан гэж байгаа. За тэгээд тэрийг нь болохоор германчууд одоо өөрсдөө тэр тухайн тэр мах тэгж зөөлдөг аргыг өөрсдөө аваад санаа аваад одоо тэр махаа бүр улам нарийн одоо нухаш нарийн хэрчиж хэрэгэлдэг болсон юм шиг байгаа. Тэрийг болохоор гамбург стейк гэдэг. За тэгээд бүр хойно герман одоо цагаачд Америкт орж ирэх тэр одоо нүүдэл судлаар тухайн хоолных нь одоо тэр гамбург стейк нь бас Америкт нэлээд одоо алдаршсан байгаа. Тэгээд эндхийн улсууд яаж тэрийг баг зэрэг өөрчлөлт хийсэн байгаа. За яаж өөрчлөлт хийсэн гэхээр талхны завсар хавчуулж идэж хэрэглэж эхэлсэн байгаа. За тэр нь болохоор хамгийн анхны бургерийн одоо Америк бургерийн суурийг тавьсан юм шиг байгаа. За ингээд түүхийнхаа хичээлийг зогсоогоод бургер хийх ажиллагаанд оръё да. За өнөөдрийн миний хийх бургер бол cheeseburger, American cheeseburger. За энийг бол хамгийн одоо basic бургер гэх юм уу да. За орцсон хувьд бол айгүй цөөхөн, хийхэд айгүй амархан. За тэгээд хамгийн амттай гэх юм уу. За орцсонд бол ерөөсөө байцаа, бяслаг, сонгон даршилсан өгөрцөө,
За тэгээд талах. Тэгээд спред буюу соус нь болохоор ерөөсөн майонез, кетчуп орж байгаа. За ингээд яаж хийх талаар би бас үзүүлье гэж бодож байна. За хамгийн түрүүнд махны талаар ярив. За махыг одоо сонгохдоо дэлгүүрт бол бэлэн бас зарж байгаа мах одоо Америкт бол авахта мах өөхнийх нь харьцааг сайн харж авах хэрэгтэй. За махных нь хувь бол 80%, өөхний хувь бол 20%. За махных нь хувь нь их болох тусмаа бүргэрийн мах бол айгүй хуурай болдог. Өөхнийх нь харьцаа их өндөр байх тусам илүү шүүс тосн гал руугаа орж айгүй их гал авалзаад айгүй хэцүү байдаг хийхэд. За би бол бүргэрийн махыг бэлдэхдээ энэ parchment paper-ыг хэрэглэдэг. За энийг олон жижиг хуваагаад уртчлаад тавьчтэй. За тэгээд энэ дээр болохоор бүргэрийн махны хэвийг одоо гаргана. За тэгээ энэ цааснаас маха гал руугаа шилжүүлэхэд айгүй амар байдаг. За махыг одоо хэв гаргахтаа айгүй их шахаж яагаад одоо дарах хэрэггүй. Айгүй юм хөвсгөр одоо юу гэх юм маха яах хэрэгтэй, хэв гарах хэрэгтэй. Их дарж шахаад хэрэггүй. За тэгээд мах бол шарах яг явцад агшдаг. За агшихаараа яадаг вэхээр төв рүүгээ мах агшдаг. За одоо агшчихаараа ерөөсө хокийн шайб шиг болчдөг. Бөөрийнхий жижигхэн. За тэр хэвийг алдуулахгүй өөрчлөхгүй тулд энэ махныхаа голд ингээд сайн дараад өгөх хэрэгтэй. За тэгэхээр ямар хэлбэртэй болгож ийн вэхээр донот маягийн хэлбэртэй болгож ийн гэсэн. Захаараа завтар гол хэсгээр нимкэн. За тэгэхээр яадаг вэхээр мах шарах явцдаа дунд төв рүүгээ агшдаг. За тэгээд яг хэвээ хадгалаад шарагддаг. За махыг бол би аль болох ер нь миний хувьд гэх юм бол би нимкэн хийх дуртай. За яагаад вэ гэхээр зузаан хийхэд мах нэгдүгürt түүхий болох гэдэг голдоо. За тэгээд түлхэх гэдэг. За нимкэн хийчих юм бол айгу хурдан болно, түлхэхгүй. За тэгээд маха давхарлч болдог. Дабл бүргэр хийж болох боломжтой байдаг. Тэгээд ялангуяа манай монголчууд бол нэг тийм түүхий мах юунд бол нэг тийм дуртай биш ажиглаад байдаг. Би бол дуртай. Би бол нэг жоохон шүүстэй түүхий стейк их ч юм уу бүргэрийн махыг ч юм уу тэгээ хийх дуртай. Зүгээр янз бүрийн хүмүүс одоо манай цугларат ч юм уу бүргэр хийгээд ингээд идэхээр айл болох махаа айгуу сайн болгосон байвал дуртай байдаг. За тийм учраас бүргэрээ нэмгэвтер хийгээд давхарлчж болдог. За махны амтлагын хувьд гэх юм бол айгүй энгийн давс болон хар перцээр амталж байна. Илүүтэд олон одоо талхны үүрмэг ч юм уу янз янзын сонгон монгон хэрчиж хойлж котлетны мах ч юм уу буудсны мах шиг тэгж бүргэрийн махыг амталдаг. Яг тэгэхээр котлет болон буудсны мах бол бүргэрийн мах бол яг Америк стайлын бүргэрийн мах бол ерөөсөө ингэж л амталдаг. Мэдээж өөрсдөө янз янзын нэмж юм хиймээр бол хийж болно л доо. Гэтэ ерөнхийдөө сонгон монгон бол яг шарах явцад түлхэгдчихэд байдیں۔
Тийм учраас маха зүгээр энгийн амтлал тэгээ дэртэ дэрэг айгүйх олон одоо сонгон монгон бяцлага өгөрцсөн юунууд нэмж тавьж байгаа учраас угаасаа мах бол бүргэр нь өөрөө айгүй гоё амттай олон төрлийн амтгдах тийм амттай гоё болдог. Тийм учраас хитрхи их юм холж амтлаад авах шаардлага байхгүй. За одоо ингээд дараагийнхаа ажилд орё. Талхаа бэлдэнэ. За талхны хувьд гэх юм бол хэдэн мянган төрлийн талхны сонголт байна. За цагаан талх одоо sesame seedтэй талх ч юм уу, potato roll ч юм уу, одоо Kaiser roll, pretzel roll ч юм уу, за Hawaiian sweet roll ч юм уу иймэрхүү юмнууд. За өөрийнхөө дуртай талхаа сонгоод хийж идэх хэрэгтэй. За би бол өнөөдөр нэг энгийн зүгээр зүгээр white roll юм уу. За тэгээд ямар ч байсан бүргэрийн талхан дээр бол би масл түрхэд за энийг бүргэр хийж байгаа гал дээр бас давхар хайрчтэй. За ямар ач холбогдолтой вэ гэхээр талх нь одоо бүргэрийн одоо шүүслэг мах дээр нь тавихад талх одоо шалжиж норохгүй гэсэн үг. За арай нэг биетэй болно гэсэн үг. За тэгээд тэгээд хамгийн гол нь бүх орох орцуудаа урдчлаад бүгдийг маш сайн бэлтгэсэн байх хэрэгтэй. Шархаас маха шарж явах явцдаа талхан дээр одоо масл зааслаа төрхөө зогсож ийн гэдэг бол бас жоохон төвөгтэй байдаг. За тийм учраас бүх юм эхлэхээс өмнө бүх юм биш маха шарж эхлэхээс өмнө бүх юм сайн бэлтчих хэрэгтэй. За энэ бол за одоо ингээд бүргэр шарах за энэ бол миний Weber grill 3 борнертэй за газар ажилладаг. За махыг шарахтаа бол маш өндөр халуун гал дээр шардаг. За тэгээд энэ грил одоо юугаа одоо грилээ маш өндөр халааж агаад одоо махнуудаа тавиад шарах хэрэгтэй. За өөр янз янзын шардаг олон төрлийн аппаратууд байна. За энэ болохоор flat top grill байна. За мэдээж би өөрийнхөө одоо нүүрсэн Weber юун дээр биш бас шарах дуртай байдаг. За өнөөдрийн үед бол гэх юм бол би зөвхөн өөрийнхөө газ grill дээр Weber газ grill дээр за шарж байна. За махыг бол нэгт олон эргүүлэх шаардлагагүй. Ерөөсөө айл болох нэгтлийг маш сайн шарж ингэж агаад нэг л эргүүлэх хэрэгтэй. За нэг талдаа бол би одоо энэ удаад бол ойролцоогоор нэг 2-3 минут л амар өндөр халуун гал дээр шарж байна. За тэгээд нэг л эргүүлнэ. За тэгээд өөрийнхөө нэг юм сануулгаад махыг шарж явах явц дээр нь их дараад ах хэрэггүй хамаг шүүсийн шагаа гаргацдаг учраас аль болох маха тавиал бол зүгээр мөрөөр нь орхих хэрэгтэй. За тэгээ маха бол ерөөсөө нэг л удаа эргүүлэх хэрэгтэй. За дараагийн алхам юу вэ гэхээр cheese. За энэ удаагийн миний сонголт бол American cheese. За аль болох яг л classic American cheese burger хийх гэж байгаа учраас би American cheese сонгосон. За өөр янз янзын cheese сонгож болно. Mozzarella cheese, provolone, эсвэл cheddar cheese гэдэг. Cheddar cheese. За бүгдээрээ тохирно. Өөр гэсэн өөр содон онцлог амттай. За ингээд яг махал болцсон. Яг гаргахаас өмнө чизнүүдээ тавьчихдаг. Чиз бол нэг удаан махан дээр байгаадах шаардлага байхгүй. Доороо хайлцдаг болохоор. За тэгээд чизээ
тавилаа. Талхаа жоохон хайрна. Талхыг бол удаан хайрахгүй. Энэ бол ерөөсөө нэг 10-аас 20 секундын л хайралтын юм байгаа байхгүй. Удаан тавил талхвал дороо шатчихна. Айгүй халуун гал дээр учраас. За тэгээ ерөнхийдөө нэг грил марк гэж яриад байгаа. Нэг грилийн одоо юу одоо шарсан зураас гэх юм уу. Нэг удаахгүй. За нэг иймэрхүү байхад бол болно. Масл төрөгцөн байгаа. За мах бол ерөнхийдөө бүрэн болцсон мах бол дотор температур нь 150 Фahrenheit гэж байгаа. Жоохон төөх хэвтер идэх юм бол нэг 135 ч юм уу 125 Фahrenheit-аар идэж болно. За махыг бол их удаан гал дээр болгох ерөөсөө хэрэг байхгүй. Болсон л гэж үзэж байгаа шууд дор нь гарах хэрэгтэй. Ягаад тэгэхээр хамаг шүүс тэр чийг юунд бүгдээр ууршаад гарчдаг учраас махыг нэг талдаа л нэг нимкэн мах байх юм бол нэг талдаа л ерөөсөө 2-3 минут шарах хэрэгтэй. За ингээд дабл бургер хийчих болно. Зүгээр сингл бургер ингээд хийчих болно. За одоо угсралтынхаа ажилд оръё доо. За угсралтан дээр гэх юм бол махныхаа доор аль болох хурдан энэ за спред гэж байгаа. Энэ болохоор соус гэж ярьж байгаа, спред гэж ярьж байгаа. За энэ дээр бол хүмүүс янз янзаар за хийдэг. Өнөөдрийн миний одоо хийж байгаа спредний сонголт бол кетчуп, майонез тэгэл болоо. Энэ бол яг классик спред. Бүх газрууд яг иймэрхүү юм хийдэг. За өөрийн гэсэн шар гिच тавьж болно, мастард ч юм уу юу. За махныхаа доор хурдан байцаагаа тавиад авах хэрэгтэй. Ягаад тэгэхээр доош нь шүүс нь талах руугаа шингээд талахны чинь хийв алдагддаг ч юм уу. За сонгон жоохон тавина. Ер нь бүх орцуудаа нэг их тавиад ах хэрэг байхгүй. Сонгон бол нэг жоохон, помидор бол нэг бас нэг цөөхөн хийдэг. Их тавьснараа бүргэр хамттай болно гэж байхгүй. Аль болох бүх юмны тохиргоо бол яг таарсан байх хэвээр. Миний хувьд бол аль болох махны амт нь илүү давмгаалж байвал илүү гоё бүргэр. Тийм учраас энэ бусад энэ помидор ч юм уу сонгон даршилсан өгөрцөө байцаа эднээс бол ерөөсө зөвхөн комплиментари маягаар зөвхөн одоо нэг амтагдах төдийгээр за би бол их олон юм тавиадах дурггүй. За ингээд бүргэр маань бэлэн боллоо да. За одоо хэр ерөөсө хамгийн энгийн. За амталж үзүүлээ. Шүүс нь гойж чинь. За махал хуурайвш айгу шүүслэг байна гэсэн үг. За хаста хамгийн амттай миний хийжсэн бүргэрүүдийн хамгийн амттай нь л байх шиг байна да. За ингээд ерөөсө бүх ингредиентүүдийг тохируулаад яг хоорондоо харьцаа нь яг тохироход хамгийн амттай болдог. За үзсэнд баярлалаа. Дараа уулзъя. Дахиад өөр гоё юм хийж үзүүлнэ. За амжилт.